Сайн байцгаана үзэгч та бүхэндээ шинэ 7 оны мэндийг айлтган дэвшүүлж байна. DBS-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг мэдээллийн үйлдвэрийн 2025 оны 3 сарын 31-ний өдрийн даваа гарагийн цоошин мэдээллийн үйлдвэрөөр танилцуулахад бэлэн болоод байна. Үзэгч та бүхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Нэмэлт үзүүлье. Сайхан сэтгэлд Монгол түмний ачаар тусгай хэрэгцээд хүүхэдтэй үрх толгоос ээж дуламсран өөрийн гисэн байртаа оллоо. Нуруунд дээрээс маш том ачаа хөнгөлөгдөөд сэтгэл хөвсөлцөө тогтохгүй нэ. Охин минь бүр энэ бидний байр гэж юу гэд итгэж ядаад таныг нь үнсээ гэж инээд алдан баяртаагаар бидэнд ярьслаа өглөө. Хэдэн өдрөл гэртээ хөөрөөл баярлаад манай охин бүр гэл ханаа үнсэл. Ээж одоо манай гэртээ одоо нүүхгүй те. Одоо төрөөс юм хэсэхгүй те гэ. Дархан DBS төвийн бүсийн хамт олондоо үнэхээр их баярлаа. Том болоод дөлгөөхөн их шиглэн гэсэн компани байгуулад тэгээд тэр компаниараа өөрт толгоосон бүх ээжүүд тослоно гэд. Тэгсэн би тэгээ хүүхдээ хөрлөө. Ямар мондөг юм бэ? Миний хүүхд чи бас ухаан суужлаа юм бэ гэж бодсон шүү дээ. Үзэгч та бүхэндээ нэг юм баяртай сайхан мэдээг хуваалцах байгаа тун таатай байна. За учир яг үйл DBS-ийн хамт олонны зүгээс 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр анх өрх толгоос нэгээж 3 хүүхдээ өсгөнд итгэж амьдрахын тулд 3 ажлыг нэгэн зэрэг хийж олон жилийн хугацаанд төрөөсийн байрнаас хөөгдөж суугдаж амьдрсан ийм сайхан амьдралын төлөө дайчин бүсгүйг найзуудынхын хүсэлтээр онцолж за монголчуудаа дарханчуудаа хандивын аяныг албан ёсоор нээж байгаагаа бид нар зарлаж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр бид сансандаа хүрсэн за Доломсөрөнгийн тухайд 3 хөөрхөн хүүхдийнхээ хамтаар DBS-ийн эхлүүлсэн монголчуудын өгсөн энэ сайхан сэтгэлийн хүчээр өөрийн гисэн орон сууцтай болсон байгаамаа. За ингээд бүгдээ хамтдаа Доломсөрөнгөнд орж баяр хүргэж за түүний сэтгэлийг хүүхдүүдийн хамт од сэтгэлийг нь тодорхойлцгаая. За бид бүхэн өнөөдөр үгээр илэрхийлэмгүй маш их баяр талархал дөөрөн байна. За энэ бүхний ачаал мэдээж Монголын ард түмний DBS-ийн одоо эхлүүлсэн аянд нэгдсэн 5 гаруй гихгүй 20 30 гихгүй 101 сая гихгүй нэгдсэн бүх хүний одоо сайхан сэтгэлийн үр шимшөө гэж хэлмээр байна. Тэгээд доо ятаагаа уулцсан бид бүхэн ингээл нүүр дүрийн инээмсэглсэн сайхан одоо байцгааж гин. За тэгээд Доломсөрөнгийн сэтгэл ямар байна вэ? Одоо нуруунд дээрээс чинь асар том ачаа авсан юм шиг санагдаж байгаа хэрэг. Миний гялгар од үлээхээр нэг хөвөлцдөг штэ. Эсвэл нэг Монгол гэрийн цагаан бүрээс хөвөлцдөг ш. Яг энэ ч нэг хөвөлцөд байгаа байхгүй. Тэгээ олон жил гэл явсаар хагаад юу ячжээ. Уйлахгээр уйлж чадахгүй. Баярлснаа гаргаж чадахгүй. Тэгсэн мөртлөө нэг дотроо нэг хөөрөөл баярлаад баясаал байгаа. Тэгээ одоо тийгээл өөрийн гэсэн гэр антаа болгож өгсөн хамгийн түрүүнд 2 найзтай үнэхээр их баярлалаа. Хоёрынхаа буйнд нуруу тэнэгээр сэтгэл амар ажил төрөлтөө яваад үр хүүхдээ орхио явж байна. Надад болсон хурд спинник клуб, Атаришлуу, Дархан дулааны сүлжээ компанийнханда хөлөг мортон, азаахта, хэрэгцээд бараа, 3 гам төв, тэгээд Дархан энэ жон гадаад бичгтэй. Юуто навкин. Энэ компаниудаа маш их баярлалаа. Нэг зэ ингээд ярих гэж толгомдоод баярлаа. Хэдэн өдрөл гэртээ хөөрөөл баярлаад манай охин бүр гэл ханаа үнсэл. Ээж одоо манай гэртээ одоо нүүхгүй те. Одоо төрөөс юм хэсэхгүй те гэ. Бүр бүгдээр баярлаа. Тэгээ миний өмнөөс монголчуудаас айгүй их баярлж байгаа. Бүгдэнд маш их баярлаа. Юулсан нэг өрөө байртай болохын хувьд болсон. Тэгээд миний нэвтрүүлгийг бас үн төлбөргүй 100% үнгөө нэвтрүүлээд бас наагур загвар хүндэндээ уулзаад хөөцөлж өгсөн Дархан DBS төвийн бүсийн хамт олондоо үнэхээр их баярлалаа. За надаас илүү баярлцгаас харж байна. Араас нь нэлээд бид нар хөөцөлцөө олон хүнтэй бас уулзсан. Ингээд бид нар өдөө үр дүнгийн амсаж чадлаа. Тэгээ хүүхдүүдийн хувьд ч их баяртах шиг юм. За манай Доломсөрөн ноолхоо хэлэхэд бол 3 ажлыг зэрэг хийж иж, илүүдтэй ажил хийж иж, үр хүүхдүүдээ өдөө зэрэгтэй сайхан идэх хоолтой өмсөх хувцастай явж исэн. За тэгээд түрээсийн байран сардаа барны сая орчим төгрөг өгөөдсөн юм байлаа шүү дээ, тий. Тэр мөнгийг одоо өхөөргөө болж байгаа тэгэхээр эдийн засгийн хувьд бас нэг гоё мэдээ байгаа байхгүй юу? Тийм би одоо сая төгрөг гэж юу нь бол хэмнэгж гин гэдэг чинь амар их яахгүй. Одоо би тэр сая төгрөгөд хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулаад хадгаламжлал хийхээр
банкн дээр очиод уулзсан сар болгон ингээ миний юунаас ингээ татаад авч цалингаас авчаад байгаарэ гэд. Тэгтэл нэг гоё аа. Мөнгө хандаас гадна мөнгөн бус буюу бие таньдууд бас их ирж исэн. Сэтгэл зүйн маш их гоё дэмжлэгүүд бас их ирсэн байгаа шүү дээ. Тэгсэн. Сая гэл 40 гаруй сая төгрөг цугласнаас энэ авсан байранда би бүтэн засвар хийсэн. Бас хүн угаас ард түмэн өөр юмсэн сайхан тухтай гэр оронтой олоорой л гэсэн чи гэж бодоод тэгээд сайхан засвар хийсэн. Хэрэгцээд бараа нэгч болохоор цэвэрлэгээний багж авчирж өгөөд тэгээд цэвэрлэгээ хийсэн. Тэгээд тэр их ингэж хэлсэн аахгүй. Хүн баян цатгаланда хүнд юм өгдөг юм аа миний дөө. Өгье гэсэн сэтгэлтэй хүн юм өгдөг. Учираас ахиж битээ хүнээс юм гуйж амьдраарай. Давхар ажил битээ хийгээрэй гэтгсэн. Тэгээд тэр үг нэг гоё ээжээсээ доолж авч татсан шүү дээ. Тэгээд долом сөрөнд маань энэ их олон мянган хүний сэтгэл зүйн дэмжлэг өөрт чинь бас нэг талтай хариуцлага болж ирсэн гэж өмнөх бас их ярьцлаган дээр хэлжсэн. Яагаад тэгэхээр энэ хүний хайр талхлыг авсан хүн чинь илүү хичээх ёстой байна гэдэг үг чинь ямар ухаалаг бүсгүйвэ гэдгийг чинь дахиж баталж харуулсан байхгүй юу? Тийм шүү дээ. Одоо ингээд айгүй хариуцлага шүү дээ. За одоо энэ бүсгүй чинь өстой нэрэн өөрийн гэсэн гэртээ болохчвал өөрөө тэрийг өөдөн татаад явчих юм байна. Өө энэ чинь өстой мундаг юм биш дээ. Өө яасан юм ээ тийм ээ гэл тэгэл магтаал өөрийн гэсэн гэл гэртээ олгосон чи би тэгэл ажил 3 ажлаа хийхэ боллоо. Би одоо гэртээ олцсон энэ ажлаа хийнэ гэл навсаагаал навтаагаа сууж илтэн шүү дээ. Тэгэхээр би одоо бүр илүү хийгээл одоо чи нүрэж боддгоо хүн биш шүү дээ. Одоо гэл хүмүүс чинь ийм бэ тийм бэ гэхээр чи наад захын л YouTube-с хараад нүрэ бодож сурч ийн. Тэгээд гадуур тарихтаа хов цонортой анхаарал. Тэгээд ер нь цаанаас ингээд өөрөө хариуцлагатай болоод ирд юм билээ. Залуу хүмүүс ч гэсэн хүнтэй сухтай хүнээ сайн судлаарай. Тэгэхгүй бол тэгэл ийм хариуцлагагүй залуучууд зөндөө олчихсан байгаа шүү. Хүнээ сайн бодоод сонгоод хүмүүсээрээ шинжүүлжээ суухгүй бол над чиг ингээд олон хүүхдтэй өөрөх толгойлсон ээж болох үедээ өөрөх толгойлсон хүмүүсийн тоо бага байх болтугай л гэж хэлмээр байна. За ингээд ер нь бол телевизийн хэвлэл мэдээллийн хүч гэж бас ямар тэ цар хүрэхтэй байдгийг бидний хувьд бас нэг удаа ч гэсэн ингэж баталж харуулсан да. ТБС телевизийн хамт олон зураглаач, эвлүүлэгч, менежер, захирал, сэтгүүлч гээд бид бүхэн маш их баяртай байна. За ингээд дулам суран байна. Өөрийн гэсэн орон сууцсандаа болсноор нуруунаас нь маш том ачаа хөнгөрөө дахиад энэ хөөрхөн 3 хүүхдэд дагуулад цүнх саваа бэлдээд өөр түрээсийн байранд очиж амьдрахааргүй болж өөрийн гэсэн өөрийн нэр дээр дулам сүрэн гэдэг нэр дээр гэрчилгээтэй орон сууцтай болж чадлаа. 5 10 100 200 гэхгүй одоо хувь нэмрээ оруулсан бүх хүмүүстээ та бүхэндээ цаашдынх нь ажил хөдөлмөр өндрөөс өндөр байж сайн үйлс бүхэн дэлгэрч байх болтугай гэсэн өрөөлөөр дулам сүрэн болон 3 өрхөө үрсэд нь эрүүл инх саруул сайхан хамгийн сайхан гэгээн бүхний дээдийг хүсэн өрөөж байна. За баярлалаа. Хүн бүрдээ баярлалаа. Монголын нийт ард түмэнд баярлалаа. 5 10 100 мянга гэл гэлтгүй хийсэн та бүхэндээ надад илүүчилж өгсөнд маш их баярлж байна. Манай хүүхдээс айгүй их баяртай байгаа. Ээжээ юу яаж байгаа штий. Би том болохоороос яг адилхан ингээд Монгол хүмүүс тослнаа. Би том болоод дөлгөөхөн их шиглэн гэсэн компани байгуулад тэгээд тэр компаниараа өөрт толгоолсон бүх ээжүүд тослнаа гэд тэгсэн. Би тэгээ хүүхдээ хөрлөө. Ямар мундаг юм бэ? Миний хүүхд чи бас ухаан суужлаа юм бэ гэж бодсон шүү дээ. Одоо ингээд энэ өргөө гэрээ энэс сайхан болгоод өөдөн татаад олон жилийн дараа өшөөх амжилт бүтээлээр уулзцаая. За эрүүл бат оршихээ. Дахин баярлаа. Баяр хүргье та нартай. Дараагийндээ Дархан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн зөвлөгөө өнөөдөр зохион байгуулагдан онцлог асуулуудын мэдээллийг сонсон хэлцлээ. Зөвлөгөөний эхэнд дархны боловсрал 2024-с 2025 мэдээллийг аймгийн боловсролын газрын дарга буян тогтоох танилцуулсан бөгөөд төлөөлөгчид мэдээлэлтэй холбоотой асуулт асуун санал хүсэлтүүдээ илэрхийллээ. Зөвлөгөөнд төрийн болон хувийн өмчийн Дархан аймгийн ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын удирдлагууд оролцлоо. Дархан аймгийн боловсролын салбарын чанарын үзүүлэлт, багш ажилтнуудын нийгмийн болоод хүний нөөцийн асуудал, сургууль цэцэрлэгүүдийн анги танхим, суралцах орчин нөхцөл, төсөв хөрөнгө, камержуулалт, материалын бааз, мөн багш нарын ажлын ачаалал, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр гих зэрэг боловсролын салбарыг хэрхэн хөгжүүлэх тухай олон талаас нь хилцэж санал хүсэлтүүдэд төлөөлөгчид илэрхийллээ.
жинхэнэ асуудал бол тэр түрүүжийн хүүхдийн хэлдэг үг навшийн систем байх бохгүй. Боловсролын жинхэнэ асуудал бол бид нар хүүхдтэй юу зааж байгаа вэ? Хоёрдугаарт нь бидний зааж байгаа зүйл яг тэр хүүхдтэй хэрэг болж байгаа юу? Энэ дээр бүх сургуулийн захирал эрхлэгчнэр ажиллах ёстой. Гэтэл ажиллах боломж олохгүй байгаа. Боловсролын газраар дамжаад сард 55 бичиг ирж байгаа. Буюу өдөрт 2 албан бичиг ирж байгаа. Ийм чим тийм чим. Энэний 60-аас 70% нь агентлаг газар хэлцээс ирдэг. Буюу энийг дахиад үзэхээр энэ агентлаг газар хэлцүүд өөрсдөө дотроо зохион байгуулалтанд ороод хийж болчих ажлыг өөрөөсөө холдуулаад бичгээр шийдчихдэг. Түүнийг боловсролын газар доошоо бичгээр шийдчихдэг. Ингээд манай захирлууд менежертэйгээ ажиллах, багштайгаа ажиллах ямар ч бололцоогүй. Сүүлийн үеийн олон жилийн бүх яриа бол сургуулийн захирал бол аж ахуйн захирал болсон. Энэ хідэн партай байх уу, сандал ширээ яах вэ гэд үүнийг нь хил амгүй хийж өгж их ёстой хүмүүс бол засаг өөрөө мөнгийг ол хийж өг. Харин гол асуудалтайгаар зуралдуулахын тулд багш нарыг захирлуудыг тайван байлгаад болж өгөөд оролдохгүй ажил дээр нь байлгадаг байх хэрэгтэй. Өдөрт 2 бичигээрээ сургууль дээр олдохгүй байгаа хүмүүс яаж багш нартайгаа ажиллах юм? Багш нар доошоогоо яаж ажиллах юм? Дараа нь эргээд хүүхдийн ирээдүйн боловсролын талаар яаж ярих юм бэ? Тэгэхээр бид нар дараагийн удаа иргэдийн хурлаар боловсролын талаар яриг бол дотор нь 2 хумаар баг. Жинхэнэ боловсрол яриг гэвэл сургалтын хөтөлбөр ярих хэрэгтэй. Дахны хүүхэд юу сурвал ирээдүйтэй вэ? Түүнээс шинийг байшин барилга яах вэ тэгээд мөнгөний бол энэ асуудал биш гэдэг машин зардлагдаг шүү. Мөнгөөр хэмжигдэж байгаа зүйл зардлагдаг шүү. Та нар зардлын нь яаж хийж байгаа. Хоёрдугаар нь олж ирсэн зардлынхаа зүйлийг нэг өөрийнхөө идж байгаа хоолыг хуурилж ам шиг өгөх юм. Би өгч чинь гээд. Тэгээ зарим бүр нулимс тусуулан барин хайртайгаа илэрхийлэл авах юм. Эн чинь нэг нь өгнөгээ татвар төлөгчдийн мөр л өгж байгаа шүү дээ. Чимээ аниргүй өгчмөр байна. Улсын хурлын гишүүдийг ирсэн үед нь ийш дагуулжгүйгээ зураг авахулмааргүй байна. Ноутбукөө өгж байгаа бол чимээгүй авчирд өгөөлөл орхичих. Сандал ширээгээ оруулаад тавьчих. Тэгээ би өгж ингээл татвар төлөгчдийн мөнгөөр ингээд нэг тийм сонин ойлголт үүсгээд нэг нь тижээж байгаа нөгөөт нь тижээгдэж байгаа юм шиг энэ процесс чиргээд ажил явуулахгүй байгаа байхгүй юу? Тэр сургуулийн зааланд хүүхдүүд тоглоно гэх түрүүхэн огны хэлжсэн. Тэрийг бас бодож ажиллаар. Ер нь ихэнх сургуулийн заалууд аж ахуйн нэгж байгууллагатай түрээсэлж байгаа шүү. Дандаа гэрээт гэсэн нэртэйгээр мөнгө авч орлого оруулж байгаа. Ер нь хүүхдүүдэд сургуулийн зал олдох нь ховор байгаа шүү. Тийм учраас хүүхдүүдийнхээ энэ орчныг бас бий болон хүүхдүүдэд анхаарал тавиарэ. Манай аймаг чинь цөөхөн сумтай учраас малчдын залуу малчдыг дэмжих зорилгоор энэ хувилбар сургалт явуулын цэцэрлэгийг маш сайн ажилуулад нөгөө улсын хэмжээнд жишг болоод бусад аймагтай харьцуулаад энийг хийх бүрэн боломжтой. Оронтойг нэмээд, зардлын мөнгөний нэмээд, сум орон нутгаас хөрөнгө мөнгө хамтран ажиллаад энэ дээр та нэг анхаарал өгөөрэй гэж хэлье. Тэгээд төгсгөлд нь түрүүн та нэг сумдуудаар өөрийн биеийн сургууль дээр очино гэж хэлсэн. Энийг бас бусад сумдын төлөөлөгчнөр болоод энэ тойргийн төлөөлөгчнөртэй бас хамтарч ажиллаарай гэж танаас хүсье. Өнөөдрийн яригдсан саналуудыг буян тогтох дараа та сайхан боловсруулад тийм ээ нэг бодлогын бичгээр нь болгоод ингээд иргэдийн хурал дээр бид нарт захиад оруулаад ирээрээ. Тэгээд ямар хүрээнд нь тийм ээ одоо хөрөнгө оруулалт барилга байсан хөрөнгө оруулалт дээр юу байгаа тэрэн дээр бид нар чадлаараа дэмжиж сургалт хүмүүжлийн асуудал дээр нь ямар ажлууд хийгдэх ёстой байгаа. Тэрийг нь бас чадлаар нь дэмжиж энд сууж байгаа 40 төлөөлөгч 40-өлөө хүүхдүүдээс ирээдүгээс би нэг хэдэн төгрөг харамлаад ингээд янз бүр болоод байгаа зүйл ерөөсө бодохгүй байна. Бүгдээрээ л манай төлөөлөгчнөр 2 гараа өргөд ингээд дэмжинэ. Багш болоод сургууль бие биетэйгээ бие биенээсээ суралцах боломж олцоог одоо гаргаж өгөх тал дээр боловсролын газраас бас тодорхой хэмжээний арга хэмжээ зохион байгуулж өгөөч гэдэг хүсэлттэй байна. Магадгүй сая ингээд сонсоо байж байгаа Шарын голын 2 дугаар сургууль, 6 дугаар сургууль тэр гүйцэтгэлийн үнэлгээгээр маш мундаг үнэлэгдсэн байна. Хонгор сумын 2 сургууль яагаад Шарын голын 2 сургуультай шиби харилцаатай байж болохгүй гэж бид нар ч гэсэн давуу тал бий. Бие биенийхээ одоо давуу талыг болоод одоо бусад болцоотой зүйлээ хуваалцаад ажиллах боломж олцоо энэ боловсролын салбар дээр гаргаж өгөөч гэж. За 3 дугаарх нь боловсрол 2032 гээд аймгийн хэмжээний дэд хөтөлбөр одоо энэ бодлогын бичвэрт байна. Энийг нийт одоо багш нараас асуувал хэдэн мэдэх болоо. За захирлууд бол хэд хэдэн хурал зөвлөгөө эрхлэгч нар хэд хэдэн хурал зөвлөгөөнд суусан учраас ер нь сонссон баг.
Яг энэ 2032 гэдэг хөтөлбөрийг одоо энэ багш боловсролын байгууллагт ажиллаж байгаа хүмүүст таниулах энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажилламаар байна. Цэцэрлэгийн эрхлэгч нар маань хүүхдийн тэр авиасыг хөгжүүлэх, боловсролыг олгох тал руугаа явмаар байна. Нэг хоёрт би ер нь хувь хүнийхээ зүгээс нэг юм боддیں۔ Эрүүл мэнд боловсрол хоёрыг улс төржүүлмээргүй байгаа. Энэ тэгэхээр биднээс энэ дээр ядг вэхээр томилгоо явдаг. Томилгоо явахаар ямар томилгоо явдаг вэхээр намын за тэр даргын тэр сайдын тэр тушаалаар энэ хүн орж ирсэн гэж юм явдаг шүү. Энийг бол одоо өөртөө нууцгүй энэ дундаа таамс өөртөө ч гэсэн яриа явж байгаа. Энийг бол цааш Дархан хотын маань иргэдийн төлөө, Дархан хотынхоо хүүхдүүдийн ирээдүйн төлөө бид энийг улс төржүүлж явмааргүй байгаа. Энэ жил бид нар 6 тэрбум төгрөгийг тавьж байгаа боловсролын байгууллагад. Хизээ бид нар ийм төсөв тавьдаг байлаа. 10 жил 20 жил болсон манай боловсролын байгууллагын дарга нар хэлэндээ. Тийм биз? Ийм хөрөнгө оруулалт хаана байлаа бид нарт. Одоо өнөөдөр бид нар харин энийг жил болгоно нэмэгдүүлнэ гэдэг ийм одоо бодлогоор явж байгаа. Тэгээд 6 тэрбум төгрөг бол нэг сургуулийн л иж бүрэн засах, иж бүрэн асуудалгүй болох төсөв байхгүй юу? Тэгэхээр бид нар энэ олон сургууль, энэ олон цэцэрлэгийг явуулахын тулд бол жил бодлогоо тодорхойлоод эхнээс нь аваад хийхээс өөр арга байхгүй. Зарим тоо баримтуудаас дурдуулаад Дархан улс аймагт ерөнхий боловсролын төрийн өмчийн 18 сургуульд 1050 багш, 24288 сурагч, төрийн бүс өмчийн 8 сургуульд 230 багш, 2917 сурагч, насан туршийн суралцгуун 13 багш, 78 сурагчдтайгаар хичээлдэг байна. Харин сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тухайд төрийн өмчийн 31 цэцэрлэгт 293 багш, 261 туслах багш, нийт 7715 хүүхэд, төрийн бүс өмчийн 7 цэцэрлэгт 23 багш, 22 туслах багш, 457 хүүхэд, харин төмөр замын 3 цэцэрлэгт 18 багш, 459 хүүхэд суралцж байна. Иргэдийн төлөөлөгчдөө урлын төлөөлөгчдийн зөвлөгөө үргэлжлэн засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын хянах шалгалттай холбоотой мэдээлэл болон 250 алын амны орон сууцны мэдээллүүдийг тус ярилцаж хэлцэнэ. Сэлэнг аймгийн Орхон тус сумаас бэлтгэсэн мэдээлэлээр хөтөлбөрөө үргэлжлүүлье. Улсын их хурлын гишүүн Гонгорын дамжны нэм Төмөн Бүсийн тарихтай ажиллаж Сэлэнг аймгийн багш нарын төлөөлөлтөд уулзсан багш бүрт компьютер хөтөлбөрийн хүрээнд Тус аймгийн багш нар зөөврийн компьютер хүлээлгөө өгч байна. Сэлэнг аймгийн ажлын эхэнд Орхон тус суманд ажиллаа. Дархан улс аймгийн төрийн өмчийн сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг зөөврийн компьютероор 100% хангаж дууссан бол хөтөлбөрийг улам илүү өргөжүүлэн ийхүү Сэлэнг аймгийн багш нар зөөврийн компьютертай болж байна. Багшийн хөгжил ажлын гол тоног төхөөрөмжийг сайжруулснаар боловсролын салбарын шинжилгээг хурдасгаж захим сургалттай хөл нийлүүлэн алхах, хүүхдийн оюуны хөгжлийг дэмжих ажилд том түлхэц болж байгааг салбарын төлөөлөл онцолж байна. Түүнчлэн Орхон тус сумын соёлын төвд нэн шаардлагатай байсан соёлын тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдлээ. Багш нарын ажил бол цахимаар, мөн танхимаар явагддаг. За одоо орчин үеийн боловсролыг цахимаар явуулахын тулд багш нар мэдээж компьютертсан байх шаардлагатай. Энэ шаардлагын дагуу компьютераар хангаж байгаа. Тэгээд өнөөдөр үйл ажиллагаа маань 10 багш маань ноутбукаар хангагдаж байна. Энэ явдалд бол маш их баяртай байна. За ингээд боловсрлоо дэмжиж байгаа дамжны нэм гишүүнтэй цаашдын ажилд амжилт хүсье. Улсын их хурлын гишүүн дамжны нэм манай Орхон тус сумын сургуулиуд манай сургуульд 2 жилдээ цэцэрлэг байна. Эдгээр зөөврийн компьютер соёлын төвийг даралдаг ч мөр ингээд явцанд маш их баярлалаа. Одоо энэ орон нутагт бол эрдээсээ багш нарын хэрэгэлтүүн бол одоо цахим болцсон. Цахим хичээлүүд их ордог учраас энэ багш нарт зөөврийн компьютер гэдэг чинь маш чухал юм. Тэгээд их хурлын гишүүн дамжны нэмдэ баярлалаа. За өнөөдөр Сэлэнг аймгийн Орхон тус сумын сургууль цэцэрлэг соёлын төвийнхөндөө бас тоног төхөөрөмжүүд хүлээлгэж өгөөд ингээд явж байна. Ер нь энэ аслагдсан сум суурин газруудын одоо энэ боловсрол соёлыг түгээж байгаа одоо энэ хүмүүстэй хамгийн гол нь бид нар энэ одоо зөөврийн компьютер тэгээд одоо сөгжим хэрэгслийг одоо шийдэж өгөх асуудал бол үндсэндээ их чухал байдаг. Энэ орон нутагт ажиллаж амьдарч байгаа ард иргэдийн боловсрол соёлын үйлчлэгийг сайжруулахад энэ цахим боловсрол, энэ цахим алсаас одоо оролцож болдог энэ тоног төхөөрөмжүүдийг шийдэхгүй бол одоо бас энэ чанарын асуудал нэлээд яригдчихэж байгаа. Тэгээ ер нь бол одоо энэ Сэлэнг аймгийнхаа одоо нийт сумдын багшлах боловсон хүчнийг бас зөөврийн компьютертэй болгох юм
бүтэн хэмжээнд болох юм зорилго тавиад ажиллаж байна. Дархуул аймаг маань бол үндсэндээ бүтэн шийдэгдээд ингээд дууслаа. За одоо Сэлэнгэ аймгаа одоо эхлүүлээд ингээд явж байна. Тэгээд энэ ажилд одоо хамтдаа ажиллаж байгаа улс их хурлын гишүүд, одоо төвийн бүсийн гишүүд, ялангуяа одоо манай сангийн сайд болтын жавхлан хаваас өндрөн гишүүдтэйгээ нийлж энэ ажлуудыг ингээд нэлээд санаачлахтай хэрэгжүүлээд явна гэсэн юм одоо зорилготой ажиллаж байна. Тэгээд одоо орхон туул сумынхаа ард иргэдэд бас энэ хаврын төргий тэгээд орхон туулчдынхаа одоо асуудлуудыг шийдвэрлээд явахад одоо анхаарлаа хандуулнаа. Тэгээд энэ сургуулийн дотор байрны засварын асуудал, за тэгээд сумын төвийн дэд үтсийн асуудал, за аршаан тосгонд байгаа энэ 75 хүүхдийн цэцэрлэг шинээр баригдчихад бас ашиглалтанд орохгүй байгаа энэ асуудлуудад бас нэлээд анхаарал хандуулж шийдэл гаргаж ажиллана гэсэн юм л одоо бодолтой явж байна. Үргэлжлүүлэн Сэлэнгэ аймгийн бусад сумдаар орон нутгийн томилолт үргэлжилнэ. Дараагийндээ топ харамдаас харахад Дархуул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн англи хэлний мэдлэг чадвар сүүлийн жилүүдэд улсдаа тэргүүлсээр байна. Энэ нь төрийн болон хувийн эмчит сургуулиудын англи хэлний сургалтын чанартай шууд холбоотой гэж үзэж байна. Тэгвэл Дархан хотноо олон улсад хүлээн зөвшөөрөгддөг, хүүхдийг олон талаас нь сорьдог олимпиад боллоо. Англи хэл дээр ярьж сэтгэж бичих сан солилцох аргаар сурагчдыг сорих англи хэл дээрх олон улсын оюун ухааны сорилго олимпиад Олимпиаг Дархан хотно 3 дахь жилдээ Дархан Импати сургууль ерөнхийлөн амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн олимпиадад Дархан хотоос Дархан Импати сургуулийн сурагчид төдийгүй Улаанбаатар, Орхон, Өмнөговь, Архангай зэрэг аймагуудаас багш сурагч зарим ирж оролцсноороо тэмцээний цар хүрээ тэлснийг илтгэж байлаа. Тодорхойлбол Орхон Импати сургууль, Улаанбаатар Импати сургууль, Улаанбаатар элит олон улсын сургууль, Баг Тэнгэр олон улсын сургууль, Гурван Тамир олон улсын сургууль, Шинэ Алхам сургууль, Өмнөговь 1-р сургууль, Шинэ Монгол Харума Пүжи сургууль, Архангай аймгийн Зүү Апс, Ятап Монголи Академи зэрэг сургуулиудын 400 орчим сурагчид оролцсон. Өвлинс, Өвлэт, Өвлэс гэсэн 3 насны ангиллаар өөрсдийн эрдэм мэдлэг, оюун ухаанаас харин өрсөлдсөн юм. Англи улсаас ирсэн олимпиадын төлөөлөгч Симона Станковска ерөнхий модератороор ажиллалаа. За тэгэхээр олимпиад нь болохоор хүүхдүүдэд зөвхөн одоо мэдлэг болон одоо сурлагын ямар нэгэн үр өгөөж өгөхөөс гадна мэдээж одоо амьдрал хэрэгтэй бүхий л чадварууд болох одоо ярих, мэтгэлцэх, багаар ажиллах, мөн олонний өмнө ярих гэх мэт олон чадварыг суулгаж өгдөг. Тэгээд дээрэс нь мэдээж энэ олимпиад нь local round буюу бүсийн хэмжээнээс гадна global round буюу дэлхийн хэмжээнд бас явагддаг. Тэгээд энэ уцаар болохоор хүүхдүүд бас олон нийтийн одоо international олон улсын хүмүүстэй танилцсан, очиод бүр олон том хүрээнд очиж чадваруудаа таниулдаг учраас ийм олон чадваруудыг суулгаж өгдөг тийм олимпиад байгаа. Мэдээж хамгийн түрүүнд Дархан Импати сургууль болон одоо зохион байгуулж өгж байгаа хүмүүстээ үнэхээр их баярлж байна. Жил ирэх тусам манай энэ олимпиад энэ Дархан улс аймгийн хүрээнд буюу одоо Улаанбаатар болон улсын сургуулиудаас хүмүүс ирж улам ингээд өргөжж тэлж ийн. Эхний жилдээ 100 сурагч байсан бол одоо энэ жил 300-аад болоод одоо тэлсэн байна. Тэгээд энэ нь болохоор мэдээж одоо олимпиад хүүхдүүд ямар дуртай байгаа. Тэгээд олимпиад одоо хүүхдүүдэд ямар тусалж байж чадж байгаа ингээ харуулж чадж байна. Өөрөөх миний хувьд болохоор Монгол хүмүүст бол үнэхээр баярлж байгаа. Тэгээд Монгол улс бол үнэхээр сайхан үзэсгэлэнтэй улс байна. Тэгээд хүмүүс нь бүгдээрээ үнэхээр найрсаг ийдэг. Тэгээд намайг энд одоо авчирсанд баярлалаа. Тэгээд энэ дэрсэндээ үнэхээр их баяртай байна. Мэдээж байгаа бүх үзэгчтэй өдрийн мэнд хүргэе. Олимпиад тэмцээнийг манай сургууль маань 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил бас өвөрмөц байна. Сургуулийн тоон нэмэгдсэн. Мөн сурагчийн тоон бас нэмэгдэж 356 хүүхэд энэ тэмцээнд оролцож байна. Олимпиад зөвхөн сурагчдын мэдлэгийн өрсөлдөөн биш байдаг. Сурагчдын нөхөрлөлийг үүсгэх, мөн эргэлхийлэг хайх чиглэлийг гаргаж өгдөг, туршлага нэгнээсээ суралцдаг. Тэгээд 21-р зууны энэ скиллүүдийг, чадваруудыг гаргаж өгдөгөр өрмөц ийм олимпиад. Тэгээд энэ олимпиад маань дэлхийн маш олон орнд хэрэгждэг. Тэгээд энэ жил Дархан аймагта энийг амжилттай зохион байгуулж хийж байгаадаа баяртай байна. Тэгээд нийт ирж оролцсон бүх сурагчдаа сурлах хөтөлмөрийн өндөр амжилтыг хүсье өрөөё. За сайн байна уу. Бид хэд маань болохоор Олимпиа гэдэг олон улсын олимпиадыг Архангай аймагаас зориод ингээ оролцож байгаа. За урд нь болохоор Улаанбаатарт болдог үед нь болоод оролцож байсан. Дарханд бол анх удаага оролцож байна. Тэгээд Архангайгаас Зүү Апс гэдэг англи хэлний сургалтын төлөөлөөд 8 удаа ирсэн байгаа. Тэгээ манай хүүхдүүд маань ингээ амжилттай
оролцоод үр дүнгээ хүлээгээл яж байна. Зохион байгуулалт ерөнхийдөө бол их сонирхолтой байна. Нөгөө олимпиад гэдэг чинь өөрөө нэг юм танхимд оруулаад тэгээд тест скор бол юм бичүүлээд суулгадаг биш. Авиас чадварыг дээрс мэдлэгийг нь сориод ингэж байгаа нь илүү сонирхолтой. Тэгээд яг зохион байгуулалт хүүхдүүдэд ингээд яг хариуцсан коучтой багш нар ингээ байгаа нь бүр илүү их тулхтай. Тэгээд ийм найдвартай юм байсан. Тэгээд зохион байгуулалт маш сайн болж байна гэж харж байна. Олимпиа уралдаан нь 9-өөс 11, 12-оос 14, 15-аас 18 насны ангилалд гэсэн 3 ангилаар явагддаг. Англи хэл дээр бодож, сэтгэх, ярих, өөрийгөө илэрхийлэх, дуулж, бүжиглэх, авиас мэдлэгээ сорих гэд олон талын чадрыг шалгаж өрсөлдүүлдэг учраас сурагчдын жил бүрийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болжээ. Олимпиадаар болохоор би өмнө 2 жил оролцож байсан. Гэтэ энэ жил болохоор төгсөгийн учраас оролцохын оронд арын албанд нь зохион байгуулалтанд нь волонтер хийж буюу одоо сайн дураараа ажиллахаар ингэж оролцож байгаа. Тэгээд өнөөдөр бол 2 дахь өдөр нэ. Тэгээд бүх юм одоо бүх хүүхдүүд олимпиадаа өгцөгөөд одоо удахгүй шагналаа авахыг хүлээгээд одоо байж байгаа болохоор айгүй зүгээр байна. За энэ олимпиаданд болохоор нийтдээ 4 үе шаттай явагддаг. Ихэнх үе шатнд болохоор яг хүүхэд нэг сэдв өгдөөд англиар штэ. Тэр сэдвэрээ 1-2 минутын турш өөрөө ярих хэрэгтэй байдаг. Тэгээ энэс болохоор хүүхдүүд мэдээж ярих чадварыг сурна. Тэгээ өөрөө ингээд бодож байгаад ярьж байгаа учраас тэр чадвар нь айгүй хүчин. Тэгээд дараагийнх нь болохоор нөгөө нэг багаараа мэтгэлцээ хийдэг. Тэгээд тэр мэтгэлцээ нь бол мэдээж багийн ажиллагаа болон одоо мэдээлэл цуглуулах гэх мэт ер нь айгүй олон мэтгэлцээний чадваруудыг суулгаж өгдөг. Тэгээд дараагийн хоёр нь болохоор өөрөөсөө шалгалт өгдөг. За тэгээд нөгөөх нь болохоор одоо энэ саяны бүгдээрээ багаараа хамт нэг утсан дээр асуултанд хариулаад оноос хөгжүүлж тэгэж явсан. Тэгээд тэр нь болохоор бас хүүхдүүд аягүй хөгжтэй байдаг. Тэгээд ер нь бол өрсөлдөөнч болон ярих болон бусад зөндөө чадваруудыг суулж авдаг энэ сургалт олимпиадаар. Сайн уу. Билүүтэй гэдэг би Дархан Бодол сургуулийн 12-ийн ангид сурдаг. Би энэ жил Олимпиа гэх олон улсын ангиллын олимпиадад студент волонтер хийж байгаа. Би өмнө болохоор өөрөө яг энэ олимпиадад оролцъё гэдээ бас чадаагүй явсаар яг энэ жил ингээд төгсөн ангидаа би волонтер студент хийж үзээд тэгээд энэ нь болохоор надад үнэхээр их бас туршлагыг суулгаж чадчихээн. Багаар ажиллах чадвар, тэгээд бусдын уур амьсгал яаж нийцэх үү, тэгээд бусдад яаж харилцах уу гэх мэт олон төрлийн чадруудыг надад өөртөө суулгаж өгч байна. Тэгээд би бас энэ талаас сурсан чадвараа бас цааш цаашдаа гэсэн сургуулийнхаа үлсэд бас их одоо ирэлтэх байхаа надад хэрэг болно. За бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Түшинзаа гэдэг. Би Дархан Бодол сургуулийн одоо 12-ийн анги сурагч. За тэгээд мөн өнөөдөр манай сургууль дээр Олимпиа олон улсын олимпиадын яг дархан дахь одоо раунд нь одоо үргэлжлээд явж байна. За тэгээд энэхүү олимпиадад болохоор яг би өмнө болохоор яг нэг удаа оролцож исэн. Тэгээд тухайн үед болохоор яг ингээд яг 14 байх үедээ яг өөрийнхөө ингээд англи хэл дээр яг өөрийнхөө үзэл бодлыг яг ингээд үеийнхээ хүүхдүүдэд ингээд одоо нээлттэй илэрхийлэх. За тэгээд мөн хүрээлэлээ тэлсэн одоо өдрүүдээсэн. Ягаад тэгэхээр одоо 3 одоо өөр аймагаас хүүхдүүд ирээд Орхон аймаг тэгээд Улаанбаатар хот, Дархуулын аймаг гээд ер нь бол 3 өөр бүсийн хүүхдүүд ирээд хоорондоо ер нь бол ингээд одоо шалгуур одоо тэмцээнд оролцоод тэгээд би бинтийгээ ер нь бол айгу танилцаж тэгээд өнгөрүүлдэг. Тэгээд энэ одоо олимпиад нь яг одоо төвийн бүсийн хүрээнд болохоор айгу том амжилттай. Тэгээд мөн хамгийн анхдагч гэдгээрээ ер нь бол онцлогтой байгаа. Намайг Дүрийн Дархан Бодол сургуулийн Дүрийн их гэрэл гэдэг энэ олимпиа гэдэг тэмцээнд анх удаадаа оролцож байгаа. Тэгээд олон улсын том тэмцээн болохоор орсондоо маш их баяртай байна. Энэ намайг Мэргэн гэдэг. Би Дархан Бодол сургуулийн Дүрийн сургууль энэ жилд олимпиада 3 дахь жилдээ орж байна. Тэгээд энэ 32 багийнхаа 8 дахьт нь орсон. Сайн намайг Цацтай гэдэг. Би Дархан Бодол сургуулийн Дүрийн ангид сурдаг. Би энэ олимпиад анх удаа орж үзэж байна. Тэгээд орж үзэж байгаа маш их баяртай байна. Одоо ингэ нэг оролцож байгаа хүүхдүүдтэй амжилт хүсье. Ийхүү Олимпиа олон улсын олимпиадын Дархан аймаг дахь сорил 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, насны ангилал төрөл тус бүр дээр шилдгээр шалгарсан сурагчдад медаль өргөмжлөл шагналыг нь гард улж өглөө. Ирээдүйн дэлхийн иргэн болохоор бэлтгэгдэж байгаа англи хэл дээр өөрийгөө дайчлан мэдлэг оюунаас орсон нийт сурагчдаа амжилт хүсье. Дараагиндээ Дархан аймагт мах боловсруулах цехийн болон барилга хөдөө аж ахуйд шаардлагатай зарим тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. За өнөөдөр Дархан аймгийнхаа бас Дархан суманд энэ хөдөө аж ахуйн одоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар
одоо 2 жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг хүлээлж өгж байна. За Дархуул аймагт маань бол одоо хамгийн том асуудал бол ажлын байрны асуудал байгаа гэдэг. Тэгээд жижиг дунд үйлдвэрлэлийн загвар одоо хоршоо жижиг дунд үйлдвэрлэлийн жижиг энэ цех үйлдвэрүүдийг одоо бас энэ ард иргэдтэй түлхүү хүргэж байна. Өөрийнхөө дотоодоос хангадаг энэ одоо чиглэл рүү шилжүүлье гэсэн юм одоо бодлогыг одоо улсын хурлын гишүүд бид барьж байгаа. За энэ одоо бидний ард харагдж байгаа энэ үйлдвэр бол үндсэндээ энэ Дархуул аймагт шинээр одоо их эрчимтэй явагдаж байгаа энэ барилгын одоо энэ шугам хоолойг үйлдвэрлэх зорилттой мөн бас хөдөө аж ахуйн энэ одоо шугам хоолой, услагааны шугам хоолойнуудыг өөрөө одоо дархандаа үйлдвэрлэхийн боломжтой тоног төхөөрөмжийг одоо бас нийлүүлж авчиж өгч байна. Нөгөөх нь бол одоо энд бидний одоо Дархуул аймгийн хувьд бол одоо энэ мах боловсруулах үйлдвэр одоо олон улсын стандартын шаардлага хангасан одоо бага уурын мах боловсруулах үйлдвэр ялангуяа одоо бас нөгөө жерки гэж ярьдаг юм да одоо мах одоо хатаас болчихсон мах гэж одоо энэ төрлийн одоо үйлдвэрийг бас асуудалтай Дархуул аймгийнхаа дархан сумын одоо сумд хүлээлгэж өгч байна. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих томоохон хэмжээний зорилгын хүрээнд бол мэдээж улсын хурлын гишүүд маань яам тамгын газартаа хамтарч олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. За Дархан хотоос ч гэсэн яг энэ баялаг бүтээгчнэр бас хүсэлтүүдээ одоо дараад авч байгаа. За өнөөдөр бол одоо Монгол улсын их хурлын гишүүн за Дамжин гишүүний хувьд бол бас 2 томоохон хэмжээний за ялангуяа энэ барилгын салбарт бол энэ PFC усны хоолой боловсруулах гаргаж ирэх одоо энэ үйлдвэрийг тоног төхөөрөмжийг өнөөдөр Дархан суманд нийлүүлж байна. За нөгөө талдаа бол энд хүнсний чиглэлийн одоо мах боловсруулах чиглэлийн жижиг бичил үйлдвэрийн тоног төхөөрөмж гэх мэтчлэн юм 2 иж өрн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих одоо энэ тоног төхөөрөмжийг бол өнөөдөр Дархан суманд хүлээлгэж өгч байна. Мэдээллийн хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Маргааш шинэхэн дугаараараа эргүүлцгээе. Баяртай үзэгчдээ.